Вильям Буухлманы Adventure Beyond the Body гэдэг ном дээр гарсан бичсэн санаануудаас товчлоод яг өөрийнхөө ойлгосноор яриад тэгээд Вильям Буухлман астралд гарчаад өөрийнхөө өнгөрсөн амьдралуудыг харъя гэд интеншн үсгээд тэгээд харах боломж гарсан юм байна. Тэгээд ингэж харахтаа болохоор яг нэг холограм дүрс хэлбэрээр дарлаг болон дэлгэцэн дээр шууд кино үзэж байгаа шиг бичлэг байдлаар ч юм уу нэг тийм байдлаар зэрэгцүүлээд харсан юм байна л да. Тэгээд юу ойлгосон бэ гэсэн чинь энэ бүх амьдрал нь одоо хоорондоо нэлээд уялдаа холбоотой. Тэгээд яг өнөөдрийн яг Вильям Буухлман болоход нөлөөсөн зүйлс нь яг тэр амьдралуудад одоо нэг хөгжсөн болж таарад өөрөөр хэлбэл бүх амьдрал нь хоорондоо уялдаж холбогдож явсаар байгаад өнөөдрийн тэр Вильям Буухлман болж болоход тусалсан тийм зүйл болохыг одоо олж хараад одоо appreciation буюу одоо нэг тийм талархах сэтгэл ерөнхийдөө төрсөн юм байна. Тэгээд хүн өөрөө ерөнхийдөө хүний амьдралын зорилго юу болж хувирдаг вэ гэхээр одоо сүнсний хөгжил тэгээд wisdom буюу нэг ухаантай одоо сүнсний хувьд одоо ухамсарын хувьд тэлж хөгжих гэсэн гол зорилго. Тэнгүүд энд яаж хүрдэг вэ гэсэн чинь одоо амьдралын туршлага олж авах өөрөөр хэлбэл янз бүрийн situation нөхцөл байдал дондор хүн гарахтаа яг тэндээс олж авсан ухаарлал нь яг сүнсний төвшөнд ингээд хуримтлагдаад явж идэг. Тэгээд энэ нь болохоор амьдралаас амьдрал хүрт амьдралын хооронд ингэж нэг хөгжсөөр байгаад одоо нэг амьдралын хувьд ингээд нэг уялдаа холбоо нь харагдахгүй ч гэсэн олон амьдрал ингээд зэрэгцүүлээд харангууд эн чинь ийм учиртай уялд байсан байна. Тэгээд ийм болж хөгжчихэд надаа энэ амьдралын ийм зовлон эсвэл үдсэн зүйлс хэрэг болсон юм байна гэдгийг харах боломж гардаг юм байна. Тэгээд энэ физик амьдрал өөрөө энэ дэлхий өөрөө ерөнхийдөө нэг сургууль гэдэг үүднээс ярьж илээ. Өөрөөр хэлбэл одоо нэг сургалтын талбар янз бүрийн нөхцөл байдал дундуур ингээд сүнс гарах боломж нь энд ингээд бүрэлдсэн байдаг гэдэг утгаар тэгээд ганц энэ физик амьдрал өөрөө сургууль биш үргэлжлээд энэ астралд байдаг янз янзын хэмжээсийн ертөнцүүд хүртэл бас сургууль байдлаар бас үргэлжилдэг амьдрал үргэлжилж байдаг юм байна гэд. Өөрөөр хэлбэл физик амьдралаас гараад дээш гарсан ч гэсэн үргэлжлээд бас нэг ухамсарын хөгжил гэдэг процесс бас л үргэлжлээд явагдаж идэг гэд. Тэгээд Вильям Буухлманы ном дээр гарсан бас нэг чухал санаа гэхээр бодит байдал гэдгийг хуурхаж бий болгож идэг зүйл нь хүний өөрийн ухамсар юм байна гэд. Тэгээд энийг яаж анзаарсан бэ гэхээр нэг астрал гарангууд эргэн тойрны одоо нэг материуд бодлоос хамаарат хүний өөрийн ухамсараас хамаарат өөрчлөгдөж байгааг анзаарсан. Эсвэл бол бас өөр нэг юм нэхэр нэг ухамсар энергийн хэлбэлцэл өөрчлөгдөнгүүд тэрнтэй холбоотой өөр орон зай руу яваад орчиж байгаа гэд. Тэгээд энэ бүхэн ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр нэг бодит байдал гэдэг чинь өөрөө миний өөрийн ухамсарын энергийн хэлбэлцлээс хамаарат байгаа юм биш үү гэдэг. Өөрөөр хэлбэл тухайн одоо нэг орон зайд одоо нэг энергийн орон зайд гараад ирэнгүүт ажиглагчийн ухамсар ямар байгаагаас хамаарат эргэн тойрны матери яаж хэлбэрчгүй
дүрсчгүй гэдэг нөлөөлөд байна гэдэг. Тэгээд яг энийг болохоор бид нэр яг физик амьдрал дээр бол сайн анзаарч хардаггүй. Лирэн тойрны юм нэлээд тогтмол зүйлөөр бол санал ширээ гэдэг бол хатуу зүйлс шууд хэлбэр дүрс нь бид нэр өөрсдөө бодлороо шууд өөрчлөнө гэсэн ойлголт байхгүй. Гэтэл астрал талдаа яг тийм боломж байгаад болохоор нэг ухамсарчин өөрөө нэг бодит байдлыг ерөнхийдөө өөрчлөх чадамжтай юм биш үү гэдэг дүнлэлтэнд хүрсэн юм байна. Нэг маш олон астрал experience үзээд эхлэнгүүд яг иймэрхүү ухаарлаа ойлголттой болж тэнгүүд ерөнхийдөө ухамсараа хөгжүүлэх нь ямар чухал болох вэ гэдг нь эндээс бас харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл одоо ямар бодит байдал дээр байдлыг хүсчинд тэр бодит байдалтай хүрэхийн тулд ухамсар харгалзах хэрэгтэй болж таарч байгаа. Тэгээд номон дээр нь гарсан бас нэг сонирхолтой санаа гэхээр нэг өгцөн хүмүүсийг бид нэг ghost like байдлаар кино энтер дээр хардаг. Одоо кинон дээр харуулдаг. Гэтэл нэг сүнс яг нэг үхээд астрал тал дээр гарчингууд буцаад нэг физик амьдрал дээр амьдарч байгаа хүмүүс нь өөрсдөө яг тийм нэг холографик ч юм уу нэг бүтэн матери байдлаар хүртэгдэхгүй буцаад яг бид нэр өөрсдөө яг нэг ghost like байдлаар харагддаг болж таарч байгаа. Өөрөөр хэлбэл бид нэр өөрсдөө зарим хүмүүсийг нэвт одоо астрал бээр явж байгаа үед яг физик биетэй хүмүүсийг нэвт гарах боломжтой болохоор нэг физик биетэй хүмүүс нь астрал талаас ghost like байдлаар харагдаж байгаа хүртэгдэх. Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхээр ямар энергийн төвшөнд байна. Тэр энергийн төвшнгөөс бусад зүйл нь болохоор хүртэгдэхтэй нэг холографик ч юм уу нэг бүтэн одоо матери байдлаар хүртэгддэг болж таарч байгаа. Өөрөөр хэлбэл хүртэгдэхний тулд заавалжгүй нэг харгалзах энергийн нэг төвшөнд байх хэрэгтэй болж таарч байгаа. Тэгээд энэ дахин амьдрал reincarnation гэдэг санаа бас нэг зарим нэг өөр хүмүүсийн номон дээрээс гарч байгаа нэг санаа бас яваад байгаа. Өөрөөр хэлбэл одоо нэг төвшөндөө одоо физикал төвшөндөө ингээд маш олон төрөл аваад нэлээд нэг үзэх ёстой бүх зүйлсээ үзээд болчлоо гингүүтээ яг энэ физик төвшнгөөс гараад явах ёстой байтал зарим сүнснүүд гарч явж чадахгүй ингээд нэг гацчдаг зүйл байгаад идэм гэд. Тэгээд зүгээр л нэг үзсэн юм ингээд дахин үзээлээдэг нэг амьдралын одоо нэг 100 амьдралын өмнө үзсэн зүйлээ дахиад үзээд байна гэхээр ч нэг алидийн сурцсан зүйлээ одоо нэг дахиад давтаж байгаа гэсэн утгатай. Тэгэхээр дараагийн төвшин рүүгээ гарах ёстой байтал гарч чадахгүй байна гэдэг нэг гацж байгаа нэг хэлбэр болж таарч байгаа. Тэгээд ер нь бол сүнсэнд одоо нэг дараагийн левел рүүгээ тэмүүлэх цаг эренгүүд аяндаа нэг дараагийнхаа левелийн ертөнцийн юмыг угаасаа сонирхож таардаг.